анх удаага тийм эротик сценд бас тоглосон их эвгүй юм лээ. Тэгтээ бол дараагийн эротик сцентэй киноны санал ирвэл туршлагатай болсон. Нэр би одоо ташмал хэлэхэд одоо саагаар хэрэглэхгүй 2 жил болж байна. Гурил хэрэглэхгүй жил болж байна. Тэгээ одоо аюу гой бас жим ингээ. Тэгээ энэ болохоор би оюутан байхдаа 2 орс охинтой зэрэг үерхдэг байсан. Нэг нь Аня, нэг нь Катя гэдэг. Тэгээ хоёулаа тэгээд солонгос ташингуудаа бүх юмыг дандаа монголоор ярьдаг байхгүй юу? Том бөөргөө башаа эдэр нөгөө бөхөөргөө шиг башаа болоо яа солонгосын бөхөөргөө гэл. Гэтэ дунд нь ингээл үнсэлцээд бол амар эротик гэсэн багхгүй. Тэгсэн чинь ерөөсөө болж өгдөг найруулагч маань ямар санда шагаа ямар заваа үнсэлцдэг гэж одоо амраа маргааш минь уруул ингээд баг яатсан юм. Сонир болцсон байсан. Тэгсэн энэ хүн маань гранд гэдэг сэтгүүл дээр Монголын одоо судалгаагаар заяа хүсэмжит залуучуудын драфтын 4-өр орсон шүү дээ. Тэгээ бид нар энийг хаяа шоолт гэдэг. Шоудах, төрсөн өдөр мөдөр янз бүрийн юмнууд гарна шүү дээ. Их морин. Алга болчихно. Очно, найз очно гэж байгаа алга болчихно. Уржигдрхан гэхэд одоо бас нэг манай нэг одоо хамтарч ажилладаг хүний бас төрсөн өдөр болсон ирээгүй. Морьсон. Би ер нь одоо ихэнх жүжиг дээрээ тантай ингээ маш их хамтардаггүй. Ер нь хамтарч тоглохгүй юу? Тийм үү? Юу ч ярих юм бэ? Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний хамгийн анхны нэвтрүүлэг болох кино батал маань эхлээд бэлэн болсон байна. Анхны дугаарынхаа хүндэт зочноор Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Мөрөөдлийн театрын захирал, Улсын тэргүүний уран сайханч Ганбаатарын Алтан шагаа таныг студид хүндэтгэж урьж байна. За. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Урилгыг хүртээ баярлалаа. За баярлалаа. Анхныхаа дугаартаас урьсан маш их баярлалаа. Тэгээ ойрын нэг бүтээлийн санаа сайхан сүүлийн үед одоо тоглож байгаа уран бүтээл байгаа юу? За сайхан байна. Өнөөдрөөс одоо хамгийн анхны одоо зочноор өргөцсөн да. Би сая нэг 2 уран бүтээл, дэлгэцийн уран бүтээл тоглоод дууссан байгаа. Нэг нь болохоор зэрэг Orange Entertainment, Sky Media-гийн хамтарсан 12 ангитай Хараал хөрсөө хот гээд сериалын бас нэг дүр дээр Баттурж гээд дүр дээр тоглоод дууссан. За нэг нь болохоор Авэ студийн бүтээл одоо бас Univision-д орсон байгаа. Амьдрал илээ. Хайр бол амьдрал юм гэдэг бас нэг 2 цуврал 2 ангитай кино болсон. За сая бол манай Мөрөөдлийн театраас одоо орон нутгийн аялал тоглолтоор явуулж байгаад дууссан байгаа. Тэгт 4 сард одоо бас зүүн болон өмнө одоо бас Монгол орны 21 аймгаар одоо аялах тоглолтын маань эхний хэсэг бол өндөрсөн. Тэгээд сая бас 4-р сард одоо уран бүтээлийн сониг ярьж байгаа шүү дээ. 4 сард бас эцэг гэж би өөрөө одоо бас кино хийсэн. Аавхад урсгал зориулж тэр кино маань бас нодлон өрснөөс хойш нэлээд олон одоо кино наадмуудад амжилттай оролцоо явуулж байгаа. Тэгээд сая бол Бусааны тэр кино Монгол кино өдөрлөгт одоо Монголоос мөн 4 кино явуулсан байгаа. Тэрний нэг нь болоод тэгээ амжилттай сайхан яваад ирсэн байгаа. За ойрын саниг бол иймэрхүү л байна да. Олон нийт маань ер нь бол таныг айгүй тийм гэгээлэг хөгжилтэй тийм дөрүүдээр нэг сайн мэддэн шүү дээ. Тэгээд яг саяны одоо яг сая зураг авалт хийгээд дууссан кинода та яг ер нь ямар кинонд дүр бүтээсэн бэ? Ямар дүр байсан бэ? Тэгээ саяны кино бол одоо бас нэлээд тийм улс төрийн одоо нэлээд нийгмийн шинжтэй бас тийм одоо 2 бүлэглэлийн тухай тийм детектив драм байгаа. За тэрэн дээр би эсрэг дүр дээр тоглосон. Тэгээ ер нь бол яг хаа миний нөгөө анхны одоо нөгөө жүжигчин болсон гараа бол одоо инээдмийн төрж ямраар ч юм уу би өөрөө сонирхолтой өөрөө тэрэнд их дуртай хүн инээлгэх гоё шүү дээ. Тэгээд тавигдсан учраас нөгөө та хоёр сая наваа зарлахтаа хүртэл хэллээ л улсын тэргүүний орон сайхан жигээл те. Би ч одоо соёлын тэргүүний ажилтан болсон хүн шүү дээ те. Соёлын тэргүүний ажилтан гэдэг ихэнд тий. Яг нөгөө хүмүүс дандаа нэг улсын тэргүүний орон сайхан жок болгож гоё анхны дүрээр нь тэгж нэрлэдэг л дээ. Тэр угаасаа тэгдэг. Тэгээд инээдмийн төрөл жанраар тоглох учраас саяны энэ кино бол эсрэг дүр нэлээд тийм одоо бас надаас өмнө тоглож исэн дүрүүдээс одоо өөр зүйл шаардсан тийм дүр бас. Ер нь манай багшаар заадаг байсан л да. Одоо өмнө тоглож исэн дүрүүдээс шал өөр шинэлэг тийм дүр бүтээх хэрэгтэй гэл. Тэгэл уран бүтээлч болсон чинь тэгэл дүрээс дүрийн хооронд дандаа юм өөр те характерууд өөр дүр бүтээхийн төлөө бол рензэлж ажилдаг. Тэгээд
анх удаага тийм эротик сценд бас тоглосон их эвгүй юм лээ. Маш их ицсэн. Надад бол тийм эротик сцен бол бас их тоглоход бас бэрхшээлтэй санагдсан. Тэгтээ бол дараагийн эротик сцентэй киноны санал ирвэл дуршлагтай болсон. За. Таны ингээд өөрийн амьдрал хэрвээ кино байсан бол ямар жанрын кино авах байсан бэ? Миний амьдрал хэрвээ кино байсан бол тийм ээ. Тийм. Нэлээд тийм одоо хөгжилтэй, тэгээ олон ангитай, тэгээ адлын явдал ихтэй. Тий, адлын явдал тийм сонирхолтой, тийм хөнгөн гоё тийм жанрын кино байх хаа. За тэгээд бас тань нэг тийм хүн болгоны мэддэггүй одоо ингээд яг кино урлагийнхан чинь найз нөхөд чинь гэрийнхэн ч юм уу мэддэггүй ямар нэгэн тийм авьяас байдаг уу? Жүжиглэхээс гадна. За одоо яг тийм актер тийм тодорцсон болвол авьяас жоохон. Гэхдээ би өөр нь хүүхд байхын тал бүрийн авьяастай хүүхд байсан. Яг бол 10 жил байхдаа тэгэл одоо бүх юмний нөгөө дарга гэдэг шиг тэгэл бүх юмний секц дугууланд хамрагддаг. Тийм одоо нийгмийн идэвхтэй тийм хинээтэй хөвгт юм уу гэх юм одоо тийм хөвгт байслаа. Тэгэл бүхий секцэнд явна, волейболын секцэнд явна, бүжгийн дугууланд явна. Одоо жүжигийн дугууланд явж болох бүх юмд явна. Тэгтээ би бас хичээлдээ бол харцангуй бас дундаас дээгүүр төвчний хөвгт байсан. Манайхаа яг одоо нэг урлагийн хүн гэхлээр одоо нэг юм дандаа муу сурлагтайгаа нэг байна. 0-ын дагон тэгвэл урлаг руу орчдөг гэдэг тийм нэг юм яриа явдаг штэ. Тэр бол үгүй л дээ. Харин ч тийм мэдрэмжтэй, тийм сурлагатай хүмүүс ер нь одоо урлагийн салбарыг сонгодог, сойрст ордог те. Би бол одоо 8 дугаар 7 дугаар анги хүртэл би чинь тасралтгүй он сурсан хүн шүү дээ. Тэгээ 8 дугаар ангидаа жоохон сулраад тэгээ 9 дугаар ангидаа эргэж сайжраад тэгээ 10 дугаар ангидаа ер нь ажиг болоод тэгээ төгссөн. Тэгээ яг би нэг аав ээж маань бол яг намайг бол нийгмийн чиглэл рүү бол яг одоо сургая гэж нэгэнтэй боддог байсан баг. Би бол хүүхд байхасаа л ер нь урлагийн юм бол ингээд бодсон байсан учраас тэгээ яг урлагийн бол их дэмждэг байсан. Ямар санд аягүй олон дугууланд явал байсан чинь ч одоо манай аав тэгж байгаа. Өчигч одоо нэг бүжгийн дугууланд бүхийн дугууланд хоёр зэрэг явах юм ямар очтой вэ гэдэг. Тэгээд ерөнхийдөө тиймэрхүү л хөвгт байсан л да. Урлаг спортын бас авьяастай ажил байна тий. Та ингээд одоо бүх тоглосон уран бүтээлүүд байгаа шүү дээ. So тэр уран бүтээлүүдийнхаа яг нэг дүрээр нь насан туршдаа амьдрах гэвэл яг аль киноныхаа бүтээсэн дүрээр амьдрах вэ? Ямар сонирхолтой асуулт вэ тий одоо яасаа бодож үзсэн үү? Ястаа бодож үзээгүй. Одоо зөндөө л олон кино тоглож ирсэн болохоор одоо нэг тийм баян дүр тоглож ирсэн бол одоо тэгвэл тэр дүрээр амьдч байгаа гэхгүй. За чараа бодъё л да тий. Гэхдээ яг гайгүй миний тоглосон дүрүүд ихэвчлэн гоё хөнгөн цагаахан бас тийм хөгжлөлт дүрүүд учраас хацгаа надад нэг тийм бас актер тийм сонгож болохгүй дүр бол байхгүй байх гэж би бодож байна. Тий. Магадгүй ийм нэгэн дурлалынхаа киноны толгойн дүрээр ч юм уу тоглож амьдч болох байх. За одоо ингээд жүжигчний карьертай маш олон кино байгаа. Тэгээд кино зураг авалт гэдэг чинь маш тийм хүнд хүчээр бас ингээд үйл явдал болж ингээд ард нь гардаг. Таны ингээд яг бодож байгаагаар ингээд хамгийн олон дүүблцсэн сцен чинь яг ямар сцен гэсэн бэ? Ямар киноны ямар дүрийг хийсэн гэсэн? Тэр бол нэг юу вэ? Ийм нэгэн дурлал хоёр киноны тийм үнсэлцдэг сцен байд. Тэгээ ангийнхан Машатагаа нэг холонтой бид тэр чинь үнсэлцээд би чинь нэгдүгээр нэг одоо жоох хөөхд те дөнгөж сургуулаад өгсөн. За тэгээ дээрэс нь тийм үнсэлцдэг тийм сцен амьдралдаа анх удаа тоглож байгаа. Тэгээд л одоо нэг тай зэргээл ингээл кара нэг оператор ингээ каран зооцсон байсан аахгүй. Тэгээл ингээл гүрүүг эргээл нөгөө дөөрийн театр дотор авчихсан. Гүрүү гэдэг маань ингээ тай зэргээл тэгэл камер ингээл давхар эргэлдээл бүтээд дунд нь ингээл үнсэлцээд бол амар эротик сцен багхгүй. Тэгсэн чинь ерөөсөө болж өгдөг. Найруулагч маань ямар сандаа шагаа ямар заваа үнсэлцдэг юм чи одоо шал заваа хөдөөний юм шиг үнсэлцээд гоё үнсэлцээстэй чи нэг Европын Холливуудын кино шиг чи үнсэлцээ штэ тий юм хараагүй мó чи гэдэг. Би тэгсэн чи ингээд исэн юм шиг гэдэг. Маа найруулагч гэдэг. Юу хошоо зориулгачаад ингээд тах юм. Тэгээд гоё байл да чи халуухан үнсэлцтэй гэдэг. Нөгөөдг нь сүүлрүүгээс та шүнсгөө болтлоо үнсэлцэнтэй. Яста баргаад нөгөө. Тэр ерөөсөө санаас гардаг. Тэгээд сүүлрүүгээ ингээд амраа маргааш минь уруул ингээд баг яатсан байсан. Сонир болцсон байсан. За манай бас нэвтрүүлгийн зүгээс тань 5 тийм дурсамжид зураг бас бэлдсэн байгаа. Ингээд танд харуулад тэгээ та яг ингээд гоё тэр зургийнхаа дурсамжийг бид нарт бас яриад өгөөрэй. За. За эхний зураг нь бол ийм зураг байгаа.
За ямар гоё. Найруулагч Батулгатай хамт. Тий. Энэ яг ямар кино, ямар сигнал аваад айгүй жаргалтай хоёулаа энийгээд явж байгаа заа. Тийм байна. Маш гоё зураг байна. Маш баярлаа. Энэ болохоор зэрэг нодлон жил бид нар одоо Шанхай олон улсын кино наадамд оролцсон. Эцэг киногоор би түр ярьж байсан. Би өөрөө Хинтээ аймгийн Нориулан суманд одоо өссөн. Бэрхэд бол төрсөн. Тэгээ аав маань бол Нориулангийнх. Тэгээд би аавгаа яг төрж өссөн нутагт очиж яг энэ эцэг гэдэг киног аавхад урсгал зориулж ирсэн. Аав маань бас 15 он бурхан болсон. Тэгээ ер нь уран бүтээлч болж төрсний үед нэг юм гоё аавдаа зориулж нэг сураг усах уу, дуу хийх үү, шүлэг бичих үү, зураг зуруулах уу, кино бүтээх үү гэдээ маш олон зүйлүүд бодож ирсэн л та. Хүмүүс янз бүрээр л илэрхийлдэг. Би тэгж жаад нэг кино хийсэн байгаа. Тэгээд тулгаах бол миний хувьд бол миний эрхэм бах. Яг л намайг хамгийн анх би ч одоо нэг ийм нэгэн дурлал гэдэг кино 4-р курст багтаа тоглож ирсэн шүү дээ. Туулай хөө, бүжин гээл гардаг те. Тэр кинон дээр одоо анх маань надад анх тоглох санал тавиад тэгээ анх одоо кино урлагаараа хөл тавьсан. Тэрнээс хойш одоо тулгаахтайгаа бол 20 жил одоо бараг нэг үргэлж чинь ахтаа болоод те. Тэгээ хоёлаа ингээд энэ эцэг киноны зохиолыг бол тулгаах бичиж одоо манай бас Эрдэнэ гэж зохиолч байдаг. Энэ хоёр маань бичээд тулгаах найруулсан. Тэгээд кино маань одоо нодлон жил одоо Шанхай олон улсын кино наадамд оролцоож тулгаан найруулагч маань одоо энэ киногоороо Азийн одоо шилдэг найруулагч болсон байна. Тэгээ бид хоёр одоо яг шагналаа авчаад ингээд гоё бөөн баяр хүртэ. Би энэ киноны продюсераар ажилласан. Тэгээ шагналаа авчаад ёстой төсөөлөг энэ Шанхай наадам бол маш тийм том амар том наад. Би бол яг өмнөг хэлэхэд бол тийм том наадам болно гэж төсөөлөг байхгүй. Тэгсэн чинь очисон чинь бүр тэр техник гэрэл дээр оролцож байгаа хүмүүс юм аас тэгэл тэр Шанхай одоо хотыг бол тэр одоо тэр Лунчин гэдэг хотод болдго юм билээ. Тэр хотыг бол бүхэлд нь ингээд хөтлөгдөг юм байна. Тэгээд өнөөдөр одоо Улаанбаатарт марафон болж ш тэр шиг бүх замуудыг ингээд хаагаад тэгэл маш олон орны жүжигчид продюсерүүд ирсэн. Хэдэн мянган хүн ингээд тэгэл хятадын бүр Гонконгийн супер хот нэрээр Чаки Чан маань гэдэг юм билээ. Тэгэл нэг Лими гэдэг сүүлийн тодорсон амар одууд нэг толгой хэрэгтэл авч байгаа. Тэр Павлонууд үнэхээр том Павлонууд. Тэгээ би ингээд вау ямар амар том наадам болдго юм бэ гэж тэгэл бодчихсон. Тэгээд яг шагналаа аваад бууж байгаа зураг байна да. Их гоё түүхтэй зураг байна. За дараагийн зураг нь янаас харч юу. Нэг ийм зураг байна. Тэг энэ болохоор би оюутан байхдаа хоёр орс охинтой зэрэг үерхдэг байсан. Нэг нь Аня, нэг нь Катя гэдэг. Нэгэнтээ сууж байгаа тэгээд сүүл цал хотлоо. Хотлоо. Бид нар ангиараа энэ айгүй гоод орсомчтой. 4-р курс төгсдөг жилээ 2006 онд бид нар ангиараа Эрхүүгийн түүх гэдэг нэг жүжиг тавьсан байхгүй. Тэгээд тэр ангиараа бид нар Орос руу Кемрово гэдэг хот руу вагоноор одоо очихдоо тэр чи 3 онд юм лээ. Нийтдээ нэг 10 тоног аялсан юм байгаа. Аялах явах очиж нөгөө Оросын оюутнуудтай шипийн харилцаа тогтоогоод Кемровогийн одоо урлагийн сургуулийн жүжигчдийн ангийнхантай бид нар хамтарсан жүжиг хийгээд тэгээд бид нар 2006 онд яг 20 жилийн өмнө байна да. Орос руу явж ирсэн тэр үеийн зураг байна л да. Тэгээд энэ бол өстө манай ангийн хувьд бидний хувьд хамгийн гоё дурсамж бүтээсэн гоё ийм одоо зүйл болсон. Тэгээ анги хамт олноор Орос руу явах ч амар гоё юм л шүү дээ. Яг бид нэг цагаан сарын өмнө 2 сард явсан байхгүй. Тэгээ багштайгаа ангиараа ингээд 4-5 купе авцсан. Тэгэл бөөнөрөө бужигналдаал, замдаа гитар тоглоод те хөгжилдөөл, дуулаад, хуурдаал 3 өдөр 3 шөнө богоонтой ингээл яваал. Тэгэл яг тэр байгаль далаа иргэдээгөөр яваал, цас хунхарлцсан. Тэгэл ангаар мөрний иргэдээгөөр яваал. Тэгэл хүүхэд байхдаа байсан болооч тийм үү бүгдээрээ хөөрцөөгөл энэ миний хамгийн анх удаа хилийн чанд алхаж үзэж байгаа түүхэндээ. Тэгээ би анх удаа гадаад паспорт аваад, улаан паспорт гэдгийг аваад тэгээд одоо Орос руу хамгийн анх удаа хил гарч үзэж ирсэн. Бүр одоо хүртэл мартагддаг. Би ингээд дотроо ингээд яг хил гарсан чи ингээд яг цонхоор ингээд богооны цонхоор харсан чил ёо ямар гоё юм бэ. Би ингээд гадаадад явж гин гэж бодохоор л одоо энэ хүний нутагт явж гин гэж бодохоор тийм сонир мэдрэмж анх удаа тэгж авч ирсэн. Тэгээ очиод бид нар тэр Кемровогийн одоо урлагийн сургуулийн оюутнуудтай бид нар найз уулзгоод хамтарсан жүжиг хийгээд маш гоё байсан. Тэгээд энэ хоёр оюутан болохоор яг тэр Кемровогийн одоо кино жүжигийн сургуулийн 4-р курсын оюутнууд байсан. Тэгээд хоорондоо тэгэл бид нар ч нэг орсоор бас тэгэл өөрхөн ойр зурхаа яриа штэ нэг радагийнхаа хэлээр тэгээд тохио зангаа оруулаад тэгэл тийм төвхтэй зураг байна да. За дараагийн зураг маань нэг ийм зураг байна. Оо за. Ямар сонь зургнаа сонгож авсан бэ. За энд бас их гоё өрмөц зураг штэ. Наа чи одоо анх удаа бас одоо
Бүр би ч жоохон бахта аав ээжтэйгээ нэг 4 нас 5 настай байх. Ямар ч ухаан орцсон лээсэ. Манай ээж энэ ч Улаанбаатар одоо тэр үед чинь жолооны курс чинь баг жил хичээлдэг байсан. Сургууль гэж баг одоо жолооны сургууль гэж байсан л та. Тэгээ аавтайгаа хамт ээжийг ирэх гээд одоо хот руу нэг жоохон бахта 5 настай байхдаа ч л орж ирж ирсэн. За тэгээд дараагаар нь ингэж одоо найзуудтайгаа 9 дэх өдрөд байхдаа хот руу орж ирж үзэж байгаа. За бараг л ер нь Америк Лас Вегас үзэж байгаа юм шиг л ам ангаагаал бүх юм одоо нүд одоо бүлт үсрээл жих бүр ингээл бүр шүнс огоожол хотыг анхаарад тэгээд ард талд нь байгаа болохоор зэрэг тэр үед нэг Улаанбаатар хотод анх удаа солигддог самбар гэж байсан байхгүй. Одоо энэ чинь ингэ байж байгаад ингээд эргээл ингээд зургнууд нэгээ солигддог байхгүй. Тэгээд ер нь хөдөөс ирсэн хүүхдүүд бол солигддог самбарыг очиж үзье гэж айгүй их ярьдаг. Анх бэрхээс гарахтаа би чинь бэрхэд одоо төрсөн бэрхэд 10 дугаар ангид төгссөн. За бидний үед бол 10 дугаар ангид гэж төгсдөг байсан шүү дээ. Тэгэл тэндээс гарахтаа л ер нь нөгөө солигддог самбар дээр нь очиж манайхаа зураг авахуулна шүү. Ерөөсөө Сүхбаатарын талбай орж нэг зураг авахуулдаг, солигддог самбар дээр очиж зураг авахуулдаг. Тэгээ зураг Конико Минолто дээр очиж угаалгадаг. Тэр үсч гар утас мууц одоо бүх аппарат за нэг юм дардаг аппаратнууд байсан л та. Тэгээд одоо Сүхбаатарын талбай дээр ч юм бол нэг зурагчд бүдэрээ ингээд номертой зурагчд байдаг гэсэн аахгүй. Ингээд самбарнууд тавьчих. Зураг авахуулаарай гэл ингээд. Тэгж тэн зураг авахуулаад тэгээ энэ дэр зураг авахулсан. За энэ хоёр хүн болохоор зэрэг нэг нь Бат Эрдэнэ нэг нь Баярбат гэдэг миний багийн хоёр найз байгаа. За ялангуяа одоо Баярбат бит хоёр бол одоо бүр Ошокносоо найзалсан. За манай багийн болохоор зэрэг бор өндрөөс шилжиж одоо бэрхэд ирж ирсэн. Жоохон бахта бас 5 дугаар ангид өлөөдөө манай багийн чинь. Бид нар болохоор зэрэг одоо ингээд бүр хүүхэд байхасаа ингээд өстөө нэг шороо идэж өссөн найзууд гэдэг шиг юм найзууд гэхгүй. За манай Баяраа болохоор зэрэг одоо Австрали улсад одоо эхнэр хүүхдүүдтэйгээ амьдарч байгаа. За манай Бат Эрдэнэ болохоор зэрэг одоо Монголдоо байгаа. Бат Эрдэнэ хойно Оросд одоо бас одоо уул уурхайн чиглэлээр төгссөн. Баярт бол их засаг төгссөн миний бүр унган багын юм найзууд. Бид нар тавуулаа найзалдаг байсан. Нэг нь одоо энэ хоёроос гадна нэг нь Жүгдрийн мөнх бодлоор нөгөөх нь Сүхбаатарын Сүхбаат гэдэг ингээд тавуулаа ингээд жохон бахасаа найзалсан ингээд тэгээд ийм найзууд байдаг. Сүүлд одоо манай Бэлгүнэ гэдэг бас найз маань нэмэгдээд ингээд зургуулаа сайхан одоо хүртэл гэр бүлийн найзууд нөхөрлөдөг. За энэ бол 9 дугаар ангид байхдаа хотод орж ирээд найз нартайгаа одоо их хотын соёлтой танилцж үзэрэг байна. За тэр Бэли Мели дээр бол Сахин Бэли Нарантуул цахаас дөнгөж аваа шинээр нөмсөө явж байгаа Бэли байна. Юу гоё гэрхэр харагдчих. Тий. Тэр малгай энэ төр бол супер байгаа сте. Тэр малгай чи бас цахаас авц тэр үед чи малгайгаа ингэж өмсдөг моттой байсан. Дараагийн зураг нь болохоор ерөөсөө юм санаанаас гардаггүй яг юм дүр төрх гэх юм уу? Одоо яг бас юм сонирхолтой зураг байна. За тийм байна. Зурны түүх. За энэ зураг Солонгос улсад авахулсан зураг байна. 2007 онд баха. Биш ээ. 2009 онд юм байна. Анх удаага Солонгос улс явж үзэж байгаа Эрхмэт хоёр. Тэ. Ер нь одоо миний яг тийм анхны гэсэн зургнуудыг та нар яаж мэдв? Сонгоцсон байх шүү. Ер нь дандаа тийм анхны дурсамж түүхтэй зургнуудыг сонгоод авцсан байх тийм. Тийшээ судалсан. Энэ болохоор зэрэг би нөгөө нэг 10 гээд кинонд тоглосон шүү дээ. 10 гэж кинонд тоглох гээд би өсөө ургуулж ирсэн. Тэгээд нөгөө сахлаа авч болохгүй гэж сахлаа тавиад өсөө ургуулад драмын чатарт байсан л да. Тэгээд нөгөө жин хасаад тэгээ Эрхмэтэйгээ хамт бид нар нөгөө Масаны олон улсын фестивал гэж болдог. Тэгээ Солонгос руу хамгийн анх удаа одоо хөл тавьж үзэж байгаа. Анх удаа явж үзэж байгаа зураг. Бас л одоо анх Солонгост Эрхмэтэйгээ онгоцон дотор сууж үзэл Солонгос руу ниссэн чинь Солонгосын дээгүүр ингээд явсан чинь бүр шок. Бүр үнэхээр гоё санагдаад. Тэгээ хоёлоо тэгээд Солонгос тачингуудаа бүх юмыг дандаа монголоор ярьдаг байхгүй юу. Том бөөргөө башаа эдэр нөгөө бөхөөргөө шиг башаа болоо. Яа Солонгосын бөхөөргөө гэл. Солонгосын театрыг түцмэс байх юм бол Солонгосын танд цайны газар Солонгосын түцгээл дандаа бүх юмыг монголтойгоо хольж ярьдаг. Тэгээ хоёлоо энэ чинь анх удаага одоо Солонгост очиод бид нар нөгөө драмын театрт байсан учраас нөгөө Мансан хотод болдог нөгөө олон улсын театрын фестивал гэж болдог байхгүй. Тэрэнд одоо анх дээр одоо очиж оролцоод тэгээ аюулгүй хөгжилтэй нөгөө фестивалд оролцоод дуусангуудаа бид нар чинь бас ойр орчмын хотуудаар явж тоглодог. Нөгөө Монгол одоо манай Отгон Батах Дүкэн найруулагч Баясаа жүжигчин Сарантуяа ардын жүжигчин бид нар ч бас нэлээд олоолаа явсан л да. Тэгээ одоо нэгэнт одоо Солонгос очицыг бас зүгээр яаж явах вэ те бас ганцхан хотуудаар бас яваа тоглолчий гэдэг. Тэгээ хэдүүлээ бас ингээд гоё өөрхөн юм 2 цагийн одоо жүжигийн хөтөлбөр гаргацсан ингээд одоо баг үнээр бас билет таслаад ингээд зөндөө олон хотуудаар явж тоглолдог гэсэн аахгүй. Тэгж яхад авахсан зураг байна. Энэ бас айгүй гоё. Хүсэмжтэй. Тэ.
Дараагийн зураг нь бол тэгвэл бас л бүр нэлээд дурсамжтай их хөөрхөн хүмүүсийн хайр үрмээр гоё зураг байгаа. Яа. Ямар гоё юм бэ те. Ингээд гоё зургнуудаа бас угаалгаж авмаар юм шиг одоо зургнууд ерөөсөө угаалхаа болсон те дандаа гар утсан дээр ингээд фэйсбુક дээр байгаад идэг тэгээд уучин одоо манай ингээд жүжигчдийн ах эгч нарын үед бол гоё тайзны зургнууд айгүй гоё ингээд угаалгацсан байдаг ш харж байгаа зургнууд. Тэгэхээр би одоо үеийнхээ зайлууд найз нарт хэлдэг байхгүй зургнуудаа гоё ингээд угаалгавал гоё байхгүй те. Надад одоо зураг 100 жилийн турсамж гэдэг. Тийм шүү дээ. Одоо сүүлийн үед нэг хэлэхэд надад одоо угаалгасан юм зургнууд айгүй бага байдаг хөө. Та хоёрт их баярлалаа. Айгүй гоё зургнууд бас миний угаалгаж чадаагүй байсан зургнуудыг угаалгацсан байна. За энэ бол би ээжтэйгээ одоо хэдэн сартай юм бэ? Ээж 5-6 сартай гэдэг баха. Тавьсан малгай энэ төр бол тэр үе нөө предгэн малгай гэж модны энэ дээр нэг юм антентай малгай гэж ярьдаг байсан. Тэгээд ээжтэйгээ хамт одоо бэрхэд авахулсан баха. Итрэмхт юм болоо. Ээж минь одоо намайг гаргаад их тийм турсан. Тэгээд хацар нэдэр хөөрхөн сэвгдсэн. Одоо ээж минь одоо бас 60 гарсан одоо сайхан цэмбэр аня байгаа. Тэ бүжиг мүжгээр хичээлдэг. Тэ сая ээж одоо бас Орос руу яваа шугам бүжгийн төрөлд Ялтын баярт оролцоод ирсэн. Их сайхан миний ээж одоо байдаг. Тэгээд тэр үеийн зураг байна да. Ээж хоёр ахуулсан. За дараагийн зураг бол миний том хүү уужин байна. Уужимтайгаа ахуулсан. Энэ уужин баха тэнүү юм болоо. Би яг ингээд хоёулантай нийслэгээ ингээд яг хоёр нийслэгээ ахуулсан байдаг аахгүй тий. Тэгэхээр уужимтай ингээд ахуулсан дараад нэг тэнүүний дүүгийн төрөнгөд манай хоёр ч яг ой гарны зөрөгт төрсөн. Тэнгүүд бас яг ижлэг нэг гар утсан дээрх зураг харьцуулж агаад хоёулантай нийслэгээ ингээд ахуулж ирсэн байхгүй. Хоорондоо ижлэг юм болохоор ялгаж энэ уужин байх га. Миний том хүү уужим гэдээ би 10 киноныхаа тоглосон дүрээр хүүгээ нэрлсэн. Тий тэгээд залуу аав байна. Би ч 27-тай аав болж исэн. Тэр үеийн зураг байна да. Ингээд харьцуулсан гоё зураг байна. Анх аав болох мэдрэмжүүд маш гоё шүү. Тэгээ би нэг 10-та тоглолцоод за одоо би хүүтэй болох юм бол яг энэ дүрээ нөгөндөө яг уужим гэдэг чинь өөрөө айгүй тийм гоё утгатай нэр байгаа байхгүй тий. Уужим тэнүүн байх, сайхан уужим цэлгэр уужим байх. Ер нь одоо эр хүн бас нэг сайхан цээж тэнэгэр уужим алсыг хардаг тий. Ийм гоё байх сайхан шүү. Тэгээд тэр уужим гэдэг нэр бол надад одоо бас тэр 10 киноны гоё одоо дурсамжтай миний бас хайртай дөрүүдийн нэг учраас хүүдээ дүрийг мөнхөлж өгсөн байгаа. Тэр миний одоо 9-р ангис ордог. За тийм зураг байна. Тийм ээ тий. За ингээд ер нь бол 5 зураг танаар тайлбарлуулж байгаа. За дараагийнх нь болохоор таны ойр дотны бас тий уран бүтээлч тийм хүмүүс байгаа. 9 хүн байгаа. За. За тэгээд энэ чинь бас ингээд 9 бид нэр одоо хамгийн бэлдсэн байгаа. За. За тэгээд та энэ зурагнуудыг хараад за энэ гэд сайхан хэлэнгүүд бидэд энэ чинь ингээд наагаад. За. Яс хэцүү юм бэ те яана. Зарим нэг тэр мөрөө энтер гэдэг айгүй эвгүй харагдаад байна шүү те. Их хиддэг энтер гэдэг. Айгүй хаа. За энэ ч жүжигчин. Батушка байна. За Батгалга маань Мөрөөдлийн театрын жүжигчин Батушка. Энэ бол ихийг нь харж байгаа л Мөрөөдлийн театраас за. бэлдсэн байгаа. За. Баярмаа. За Мөрөөдлийн театрын жүжигчин Баярмаа байна. За Дүлхүү. За манай Мөрөөдлийн театрт байсан одоо Мөрөөдлийн театрт одоо анх уран бүтээлийнхаа гарааг эхэлсэн шүү манай Дүлгөнөөч. Тийм. За хэн бэ? Намуна байна. Мөрөөдлийн театрын жүжигчин байсан манай. Баяр. За Эрхмээ маань байна. За жүжигчин Батаа байна. Алдармаа. Навчаа. Сөрөл. За бүгд Мөрөөдлийн театрын жүжигчтэй тий. За одоо та харж байгаа сайхан хамгийн ихнийх нь одоо хамгийн хоцордог. Одоо ингээд бэлтгэл дээрээ ер нь. За явуулан дагхөө. Умбанаас нэг хийчихье гэдэг шиг. Энэ сахартай юу? Сахартай хаа. Тийм үү? Калаагүй харагдсан да. Пицца. Нэр би одоо ташмал хэлэхэд одоо сахар хэрэглэхгүй 2 жил болж байна. Гурил хэрэглэхгүй жил болж байна. Тэгээ одоо аюу бас жингээ хаяа. Тэгээд сахар махар хэрэглэхгүй болохоор яг нэг нэвтрүүлэг учраас бас гоё залуучуудаа уриалж байгаа шүү дээ. Тэрнээс зарим улсууд маань юу хинэтэ гэж битгий бодоорой. Бас энэ зөв зүйлд уриалах хэрэгтэй шүү дээ, тий? За хамгийн хоцордог Эрхэн баяр. За бэлтгэл сургалтын үед бол бас их тийм 50 хүн шүү дээ. Очиж тойроод орлоо гэж цаг болдог хүн шүү дээ. Их гоё хүн шүү дээ миний найзч бас. Энэ ямар гоё царайлаг зор. Манай Эрхмээ чинь бас одоо
Facebook гараагүй байхад нэг сэтгүүл гэж гардаг байсан аахгүй юу? Монголын сайхан залуучууд Монголын хүсэмжид 10 залуу молоо гэдэг ийм санал асуулга явуулдаг байлаа. Дараа нь зэтад байсан. Тэгсэн энэ хүн маань Гранд гэдэг сэтгүүл дээр Монголын одоо судалгаагаар заяа хүсэмжид залуучуудын драфтын 4-өр орсон шүү дээ. Тэгээ бид нар энийг хаяа шоолт гэдэг. Чи чамаг одоо бас хүсдэг хүн байсан юм. Би наад сэтгүүлч яг үний юм билээ өгшөө. Яг аюу олон эмгтээчүүдийн судалгаагаар Монголын хүсэмжид залуучуудын 4 гэдэг чинь эхний үед нь одоо Эби ах болд эрдэнэ амраа хийн чөлөөдөө ингээл мараа орсон. Маа найз орж ирсэн шүү. Энэ бол яг бодит үнэ. Одоо ингээ харангууд бас нэрээ бас айгу кул гоё залуу. Яг ингээд тоглосон дөрүүд мөрүүдийг харахаар манай хүн чинь бас гоё кул штэ. За тийм Монголын одоо бас юм цайхан залуучуудын 4-т орсон залууг хоцордгоо. Ирхэн баяраа. Одоо 9 сард одоо манай мөрөөдлийн театрын 15 жилийн ой болно. Бид нар бас жүжиг тавина. Тэ за бид нар энэ ташрамт хэлгээд одоо мөрөөдлийн театр хамгийн анх 15 жилийн өмнө байгууллагахдаа миний нууцгүй гэдэг Вампилвийн зохиолч Орсын зохиолч Вампилвийн ууган хүү гэдэг одоо миний нууцгүй гэж жүжиг тоглож ирсэн. Энэ жүжигээ бид нар одоо дахиж одоо шинжилсэн хариулгаар 15 жилийн ойдоо зориулж бид нар одоо энэ намар дахиж тоглохоор болсон байгаа. За хоцрохгүй шүү ирхэн баяраа. За авьяастай. Мэдээж хамгийн бүгд л авьяастай мундаг жүжигчтэй байгаа. Гэтэ та ингээ бодож байгаа. За энэ хүн л хамгийн л да гэж бодсон юм байна. Эсвэл олон талын авьяастай хүн байж болно. Тийм ээ тий. За би сүрэлтийг тавья да. Манай хүн чи одоо сөдөө тоглолтоор явдаг. Одоо төмөлзөтэйгээ дуулцсан явж байгаа. Энд чиг авьяастай. Чи дуулна, жүжиглэн, хөтлөн. Бизнес 8 хийн. Одоо юу юм уу одоо нэг энэ сэргээгт хичим хүчидрийгээд янз бүрийн талбар руу орно. А янз бүрийн үг текст шүлэг бичин. Хамтлагийнхаа одоо нэг одоо янз бүрийн яруу найраг одоо текст мекс уншдаг шүү дээ, тий. Ямар мөрөөдлийн театр хүсэл мөрөөдлийнхөө төлөө мөлөөгөө тэгэл гой үг мөг холбоо тэр мэрийгээд яруу найрагаар бишчин. Тэгээд одоо янз бүрийн талбарын авьяастай унштай. За ингээд сөөйгөө авьяастай гэдэг дээр нь тавьчих. Дараагийн асуулт нь хамгийн их тайзан дээр алдаа гаргадаг. За хамгийн их тайзан дээр алдаа гаргадаг хүн үү те? За Алдармаа, Бата, Навчаагч, Намууна, Дүлгөөнөө, Баярмаа бүгдээрээ бид нар тайзан дээр одоо бас тодорхой он жилүүдийг хамтдаа бас гоё туулж яваа юм сайхан уран бүтээлчд байна да. За нөгөө хэдийг нь бас харж байгаа давхар тавихгүй. Энэ ч эргэлзээтэй юм биш үү? Айгуу бол эхнээс нь тавьчихаар нөгөөх дээр дутчих магадгүй. Тэр ихэддэг гэдэг дээр бол тэр хүнийг тавина. Олон гарааштай гэдэг дээр тэр хүнийг тавина. Завгарлаг гэдэг дээр тэр хүнийг тавина. Сайхан сэтгэлтэй гэдэг дээр тэр хүнийг тавина. Мөрөө гэдэг чи яас хэцүү юм бэ? Мөрөө гэдэг дээр чи тэр хүнийг тавина. Наригаач гэдэг дээр тэр хүнийг тавина. Алдаа гаргадаг. Тэгтэн зурган дутчихлаа шүү дээ, тий? Үгүй яг 9 байгаа. Тийм үү? Тий. За. Та одоо ингээ гоё харж байгаа тавьчих уу? Тэгээ. За, завгарлаг гэдэг үү шүү дээ, тий? Би анкаага тавьчих, алдармаага. За, алдармаа бол их модны хүн шүү дээ. Бас л одоо завгарлаг байгаас наад зурган дээрээ ч гэсэн харахаар. Ер нь их гоё завгарлаг, их тийм стилтэй, их тийм дэгжин хүн шүү дээ манай анкачаа. За, ийм байна. За, хамгийн олон караштай гэдэг дээр чинь энэ Батуулгач чинь бас их бузар их караштай хүн шүү дээ бас энэ чинь. Тэгээ октоодын их тийм караш хүн шүү дээ. За, манай Дүлгөөнөө Баярмаа октоодч бас энэ бүгдээрээ л караш ихтэй л дээ. За, манай хамтлагийн октоодч одоо ингээд бүгдээрээ их царайлаг октоод шүү дээ. Энэ гур бол одоо бас караш ихтэй. За эрэгтэй шуудаас караш. За карашгтэй гэдэг дээр нь энийг Батулгыгаа өөр юм дээр ашигладаг. За юу гэж наригаач гэдэнтэй. За наригаач гэдэг дээр би Бата ахыг тавьчихъя. Манай за наригаач гэдэг дээр Бата ахыг тавьчихъя. Манай Батаачин бол бас их наригаач хөгжилтэй хүн шүү дээ. Нэгт одоо гавья тавснаас хойш айгүй тийм даруухан их тийм юу болсон бэлээ ихтэй намтай болсон бэлээ. За навчаагч маань бас их гоё юм шүү дээ. Бид нар бас олон тоглолтод одоо мөрөөдлийн театртайгаа хамтарч бид нар ч гадагшаа их олон жил тоглолтоор явлаа. Олон орноор Солонгосоор их олон тойрсон навчаагчтайгаа Европоор тойрсон, Монгол орныг тойрсон олон тоглолт хамтарсан. Их гоё дүршигтэй манай ихч бол их сайхан сэтгэлтэй.
Тэр сайхан сэтгэлтэй дээр үү? Тэгээ. За. За ийм байна. За тэгэнгүүтээ хамгийн моря гэдэг дээр Баталгыг тавья. Тэгэхгүй бол энэ гурван охиныг үлдэж байгааг бол Баталгыг уул нь хамгийн хиддэг дээр тавья гэж бодож ирсэн. Энэ ч бас их хидэн шүү дээ манай Баталгах чарыг хөдөө хата. Тэгээ би хэлдэг байхгүй. Чиний идэж уусан юм чинь хаашаага ороод идэх гэдэг бүр байж гал хоол норцгох уу? Гал бэлтгэл хийж штэ тий. За өдөр нэг сайхан хоол идчихөө гэл гэдэг байхгүй. Тэгэхээр би моря гэдэг төр яа моря гэдэг дээр тавьж яах гэхэлэр зэрэг энэ хүн чи одоо бас сүүлийн үед одоо нэг энэ төрсөн өдөр ууж идэхгүй. Тийм учраас одоо энэ хүн чи ерөөсөө гоо сайхан майхан дээр их анхаарна. Янз бүрийн одоо энэ одоо хамтлагийн уулзалт тийм үү эсвэл хаяа нэг жоохон шоудах төрсөн өдөр мөдөр янз бүрийн юмнууд гарна шүү дээ их морин. Тий. Алга болчихно. Найз нь очно гэж байгаа алга болчихно. Уржигдрахын гэхэд одоо бас нэг манай нэг одоо хамтарч ажилладаг хүний бас төрсөн өдөр болсон ирээгүй. Мөрс. Айгуул нэг очихлоор айгуул баха ууж идсэн усуд гэж бодсон байлгүй. Их гоё цэцэг барьсан зургийг мөрөө гэдэг юм дээр авчаал. Наачлаа да. За одоо 3 алдаа гаргадаг, олон краштай. Их иддэг. За. Олон краштай, алдаа гаргадаг, их иддэг. За алдаа гаргадаг би нэг дөлгөөнөөгөө нэг алдаа гаргад тайзнаа дөлгөө гоё хөгжлөө түүх нь яриа тэн дээр тавьчих гэж бодож байна. Бид нар солонгоч нэг тоглож ирсэн байхгүй юу. Тэгээ хайртай бол эргэж хараарэ гэж жүжиг тоглож ирсэн чинь нөгөө нэг Бата битээр болохоор зэрэг дөлгөөнөөд хоёулаа хайртай. Тэгэнгүүтээ эрхмээ болохоор дөлгөөнөөгийн баян нөхөр нь хөшин нөхрөд нь одоо баян мөнгөтэй нөхрөндөгтэй амар иркит. Тэгэнгүүтээ дөлгөөнөө болохоор зэрэг айгүй хөөрх юм охин ингээд годмонд ингээд ганцаар тасарчдаг байхгүй. Тэнгүүд битээр годмнаас болоод тэр жүжиг үзнэг бай таад олж аваад тэгээ гэртээ очиждаг байхгүй. Тэгсэн чинь нөхөр нь ирэнгүүд нөгөө Бата битэрийг ингээд нөхөр нэгэд иркитлэнгүүд эхнэрийг нь барьцаанд аваад ингээд барьцаанд авангуудаа ингээд хоолойг ингэж бариад дээр нэг хотод тулгадаг систем байдаг байхгүй. Наашаа хойд Бата ингээд хотоо хоолоод нэг эхнэрийг нь хоолоод нэг тулгаад барьцаалангуудаа эрхмээ рүү хараад наашаа ойрдох юм бол эхнэр чинь хутгаллаа шүү гэдэг ингээд барьцаалаад эндээс гар наашаа ойрдвол эхнэр чинь хутгалаа шүү гэдэг. Дөлгөөн болоход яг ингээд өндрийг хотод тулгуулаад би ингээд ардталт нэгээд яг цосч идэв тийм тавилттай ирсэн байхгүй. Тэгээ Бата нөгөө нэг дөлгөөнөө төр Батахынхаа хутгыг тэнцээ бэлдээ тавьчихдээ юм байна. Тэгсэн чинь яг солонгос тоглож ирсэн чинь хутгаа авах гэсэн чинь хутга нь байдгүй. Тэгээд эрхмээ ингээ уршаа харж байгаа л эргээл харангуул битээр ингээл хутад болох хэвээр. Тэгсэн чинь хутга байхгүй яг нөгөө жүжиг явж байгаа юм чи. Тэгсэн чинь Бата сандрахтаа хутгныхаа орнд хуруугаа ингэнгүүтээ хуруугаа энэ рүү дулгаад битээ ордороо наашаа ордох юм бол ихнэрий чинь хуруугаараа хатган шүү гэдэг байгаа. Тэгсэн чинь эрхмээ ингээл бүр ингээд шоконд ороод нөгөө чи инээгээд бөө инээдэн болоод ингээд үзэгч шоконд ороод тэгсэн чинь эрхмээ тэр текстийг сонсонгуудаа инээгээд инээсэн чинь Бата бүр царай нь улаангаад бандахтаа наашаа ордох юм бол хүзүүгийн тацмушгин шүү. Амар гадаадын боёо кино шүү дээ. За тэгээд эрхмээ инээдсэн. Эрхмээ чи их инээд мотой. Инэнгөтөө биднийг бүр хаяад бүр тайз руу ороод ингээд артлын өрөөрөө бүр тайзнараас буугаад ингээд хөшиг рүү ороо явцсан. Тэгээ бид гурав ингээ яахаа мэддэг. Нөгөө эрхмээ чи ингээ цаана ингээд эвгрээд унцсан инээгээд байдаг. Зэрэтэл мэдцээ ойлгоцсон, зэрэтэл ойлгоцсон шүү дээ. Тэгээд хуруугаар хатгах гэхлээр за энд нэг алдаа гаргачлаа гэд. Зэрэтэл нь инээгээд сүүлдээ би инээж өстэй тэр хоёрыг бүр хаяад ингээ гараа явчлаа. Тэгсэн чинь дөлгөөнөө Бата хоёр ингээл инээгээд ирсэн сүүлрээгээ тэр хоёр ороод тайзан дээр нэг ч жүжигчэнгүү болоод тайзанд хов оосон болоод бүр илгээ авт инээж байгаа юм чинь. Тэгээ сүүл рүүгээ юу яагаад үзэгчд маань за одоо гараад ирээ одоо жүжигээ өргөжлөө гэдэг нэг нээд тэгээд ийм бөө алдаа гаргаад нэг бөө инээдэн болцоож ирсэн. За тэгээд би дөлгөөнөөгөө тэн дээр тарьчээ. За. Тайзнаар алдаа гаргадаг гэж байгаа шүү дээ тий. Тий. Тэгээд дөлгөөнөө чи бас нэг анх миний нууц хүүгээд жүжигэн дээр оюутан байхдаа манай Чока дөлгөөнөө хоёрч орж ирж хамгийн анхны мөрөөдлийн театрын одоо үүсэн байгуулагчдын нэг шүү дээ. Тэгээд тоглож ирсэн чинь дөлгөөнөө ийм нөгөө юм манай эхнэрийн нөгөө юм юу цүг хөрдөгсөн аахгүй юм. Нэг юм айгүй холхины тийм нөгөө бид нар нөгөө нэг тэр чинь юунаас авсан юм бэ?
Манай ихрэг болонгуудаа тэр нөгөө захаас нэг юм ээлвийг нэг зүг авахгүй юу? Цагаан өнгөтэй. Тэгэл цүнхээрээ ингэ савчиж явж байгаа л эрхмэг за болиочтой гэл нэг савж тоглодог байхгүй. Ичээ тэгээд цүнхээрээ зогтдог байхгүй. Тэгсэн чинь нэг өдөр савж байгаа нөгөөх нь цүнхэн салж унаад бүр үзэгч рүү нөгөөд цүнхэн бүр нөгөөх бүр зэрэглэл рүү үсрээ явцсан. Тэгээ нөгөөч тэргээ цүнхээ хайгаад идэв бид нар бас хараад бөө инээдэн болж. Тэмхүү бас дурсамжуу санагдаж байна. За хамгийн их иддэг гэдэг дээр намуунаг тавьчихъя. За намуунаа ч юм бол одоо эмгтээчүүд дотроо бол бас сайхан идэн шүү дээ бас. За тэгтээ бол энэ нэг өөр хөнгө болцсон учраас ингэ явсаар хагаад ингэж үлдчихэж байгаа баг та. Манай намуунаа ч болохоор зэрэг манай мөрөглөлийн театрт бас их олон жил бид нар хамтдаа тоглож байгаа. Гэтэ бол бид нар эхэлдэг гэсэн аахгүй наа завсарлагаа дээр ингээл бас задлаа хөөгт байсан болоос тэр ингээд идэрчээгээд нэг гойм моймоо тэр манай лавга мавга идэрч ингээл айгүй бити гойм идчихээ та нар одоо гэл энэ идэгээ тэгэл нэгэл завсарлагаа болгоно. Ер нь эмгтээчүүд дотроо өдр бол бас сайхан зөгтөг болсон манай хамтлагт ч их байгаа шүү дээ. За халан краштай гэдэг дээр нь баярмаг тавьчих. За ерөнхийдөө нэг иймэрхүү. За бүгдийн сайхан Маягтай те. тэ баярлаа. Гой зургуудыг нь бас эвгүй юм дээр авчил. За ерөнхийдөө гайгүй баха. За нэг иймэрхүү маягтай. За дараа нь одоо болохоор нөгөө нэг 2 дугаар үеийн маань жоохон халаалт маягийн бас нэг тоглоом байгаа. Аха. Тэр нь болохоор би хинбэ гэдэг тоглоом баггүй юу? Аа. Та хоёрт нэг хүн өгнө. За. Манай найз хин гэдгийг авснаа мэдгүй, таас хин гэдгийг авснаа мэдгүй. Тэгээд өөрсдийнхөө хараад Тэгээ энэ дээр бас ингэж болох юм байна шүү. Манай намуунаа ч бас их завгарлаг юм байна. Анка энэ хоёрыг бас сольж болох юм байна шүү. Анкач нэрээ бас сайн шүү дээ манай анкач бас. За иймэрхүү маягтай бас байж болно. Би ер нь одоо ихэнх жүжиг дээрээ тантай ингээ маш их хамтардаггүй. Ер нь хамтарч тоглохгүй юу? Тийм үү? Юу ч ярих юм бэ? Тийм үгүй. Ихэн баяр ах юм болов би? Биш. үгүй. Миний нас одоо 40 нэмхүү. За барах тийм. Бараг тийм. Батаах юм болов би? Би батаах уу? Биш. Одоо ингэ 2 буруу. 2 хэд удаа буруу харилах хэвтэй. Одоо миний 15 асуулт. 15 асуулт. 15. За. Хариулах юм байна. Окей. Би жоох илүүдэлжэнтэй юу? Үгүй. Манай амлах илүүлж ин төв байхгүй шүү дээ. Би ямар хэцүү юм бэ тий? Ийм амархан easy юм те. Би та юм уу? За тийм байна. За. Чи асуулт миний энэ монголоор дүр миний хамаг юмыг ер нь зарлаа ичлээ. За та одоо дөрөв. Чи намайг таах гэдэг илүүлж интэй өдрөд над руу орчлох гэдэг тэгж бодол дотор бодсон уу юу? Би илүүлж интэй биш шүү. За би их хөө. Та хинт бас авч болно шүү дээ. Нэг хинт өсөх юм бол. Тэгээд тэр чинь асуултандаа тооцохдохгүй. Тийм. За. Боломжоо те. Би эрэхтэй юу? Тийм. Би жүжигч нөө. Тийм. Эрэхтэй жүж. Мөрөлийн чатар байдаг уу? Байхгүй. Үгүй 3 асуулт уу те. Энэ хүн надаас ах уу? Тийм. 4 те. Чи 10-ыг асуугаад болцсон шүү дээ. Тэгэхээр би 10-аас бага асууж ижил ялах нэ. Аха. Цаг бас явж байгаа шүү дээ. Энэ хүн хошуур гэж үжигч нөө. Тийм. Энэ хүн маскт байдаг уу? Маск продакшнд байдаг уу? Тийм. Магнах уу? За 7 дээрээ хариулаад. Яа, амар болчихсон.
Өөхөө, Макстар Жалмгаан хүү ээж штэ.